байцгаана уу? За өнөөдөр бид хүнтэй хамт нэг намаас 5 хүн орно гэд манай намаас 5 залуу ирсэн байгаа. За тэрнийх нэг нь бол би. За энэ сууж байгаа Баян Түрк дүүргийн намын хорооны дарга Лачин Сүрэн гэж залуу байгаа. За босоо сайхан өөрийгөө танилцуулчих. За дараагийнх нь Доржтов гэдэг манай хэрэглэх газрын дарга Доржтов гэж залуу байна. За Малах дүүргийн намын хорооны дарга Ууган Баяр гэдэг ах хүрэлцэн. За Өрөнгөн аймгийн намын хорооны дарга Батболд гэдэг 5 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн. Үнэн баг зөв намын хувьд бол бид шинэ Монгол улсыг бүтээе гэсэн эрхэм зорилготой ажиллаж байна. Гэхдээ бид 11 аймаг, 9 дүүрэг, 89 суманд салбар хүртэхээр ажиллаж байна. Бид эхнээсээ ажиллахдаа нэг зүйлийг зорьсон. Сонгуулийн хөвсгөл яа гэж. Сэтгэлгээний хөвсгөл яа гэж. Сэтгэлгээний хөвсгөл гэдэг нь хамгийн нэг тавьсан юм нь манам гэдэг энэ манам гэдэг имийг ойлгоё гэж. Бацаандар гишүүний хэлээд байдаг манам мап гэдэг имийг ойлгоё гэж. Манам мап хин юм бэ гэвэл Монгол ардын нам ардсан намын эгэл жирийн гишүүд байхгүй. Иг барьж байгаа дээд дарнараас эгэл жирийн гишүүд гэв. Нэг ёсондоо ардсан нам ардын намын гишүүдийг бол би ширээгийн мууршид төсөлдөг. Сонгуулиудаар өргөдөлтөөр зэрэг гаргадаг ширээгийн муур сонгуулийн дараа хумсаа хэл гаргасан муур болж хүрдэг. Үнэхээр манантай бид тэмцээгвэл ардсан нам ардын нам гэж явж байгаа ахын дүүстэйг тэмцэх хэрэгтэй. Үнэхээр бид манан бусдыг яа гэж байгаа бол ардсан нам ардын нам гэж явж байгаа амт нөхдөн бид ухаарлах хэрэгтэй. Хэрвээ энэ ухаарлыг хийх юм бол дээрээ энэ дэмжих гишүүнгүй учраас дээд дарамар унаа гэдгийг бид хэлж байгаа. Хоёрд нь бид сонгуулийн хөвсгөл гэж ярьсан. Саяхан Гонконгод болсон орон нутгийн сонгуулийн 18 хэсэг дээр 15-д нь ардчлалыг дэмжиж байгаа эх орондоо шин цаг үеийн асрын гэсэн залуучууд ярьж байна. Бид энийг ярьсан. Монгол улсынхаа бүх суманд ардсан нам ардын нам гэсэн улсуудыг устгая. Жишээ нь Өрөнгөн аймгийн Баяндөр суманд байгаа ардын нам гэдгийг байхгүй болохыг, ардсан намыг байхгүй болохыг гэж бид эхнээс нь зорьсон. Нэг ёсондоо эх орноо засыг бол Сүхбаатарын талбай дээр биш сумынхаа төвд байгаа ардсан нам ардын намыг бид устгах ёстой. Нэг ёсондоо бид төрөөн засыг гэвэл төв талбай дээр биш тархинд дах бодлогоо бид зэгцлэх ёстой гэж ярьсан. Тэгвэл яг энэ сонгуулийн хөвсгөлийг сая Гонконгийн залуучууд хийчихлээ. Одоо бид араас нь хийж болдго юм а гэдэг энэ үзэл санааг бид ярьж байгаа. Гуравт нь бид хариуцлагын хөвсгөл гэж ярьж байгаа. Хариуцлага алдсан ах нарыг шоронгийнхан ханны цаана оруулаад өгье гэж. Гэхдээ оруулахдаа бид алтан торонд нь суулгая гэж. Шоронгийнхэн торыг алтаар барьж өгөх юм бол сэтгэлэн санаа тэнд амьдрал гэж байна. Бид өнөөдөр хариуцлагын тухай ярив дөрөвдөө хариуцлага ярих гэсэн. Дөрөвд бид хөгжлийн хөвсгөл гэж. Улс орноо яаж хөгжүүлэх юм бэ гэж. Тэгээ өнөөдөр бид өнөөдөр хөгжил яриа сууж байна гэдэг, эмэлтэн нэгдэхийн тухай яриа сууж байна гэдэг бол их сайхан байна. Би нэг түүхийг яриа. Эрдэнэ нэг улсад нэг залуу их мэрэгэн багштай яриад хэлсэн. Багшаа. Би энэ дэлхийн хүн болгоны төлөө хамгийн сайн үйлийг хиймээр байна гэж хэлсэн. Хүн болгонд тусламаар гэж. Миний шив чи яаж туслах юм бэ гэж асуусан. Багшаа, энэ дэлхийд ирчгээрийн маш их өргөстэй байна. Хүн болгоны хөлөнд ороос өргөс гаргаад хөлнөөс нь цус гаргаад байна. Тэм учраас шав нь энэ дэлхийн бүх өргөсийг хуг цохиодог гэж хэлсэн. Багш нь юу гэсэн гэж? Миний шив ямар мундаг юм бэ? Гэхдээ чи өөрийнхөө хөлийг иглээд өргөсөнд хатгуулдаггүй болгочоо гэж хэлсэн. Шав гарчгүйгээд юу бодсон гэж? Өөрийнхөө хөлийг эхлээд өргөсөнд хатгуулдаггүй тулд гутал сэтгсэн. Тэр шав гутал өмсөд гүүгийг хараад хүн болгон гутал өмсөд энэ дэлхийн өргөсийг хуг зөх шаардлагагүйгээр гутал гэдэг үзэл санаа тэнд ялсан. Өнөөдөр бид манан бусдгийг гэвэл энэ бид үзэл санааг дэвшүүлэх ёстой. Тэгвэл тэр үзэл санаа нь бидний хилээд байгаа шинэ Монгол улс гэдэг. Магадгүй шинэ нам манайх хоёр энийг бүр ижилхэн зорилготой байж болно. Гэхдээ энэ улсын иргэн бүр нь шинжил ухаанд суурилсан иргэн бүр нь аз жаргалтай шинжил ухаанд суурилсан улс болдог гэж. Бид нар тэр ардчлал нь хамаагүй. Ардчлал гэдэг үнэнч байна гэхээр ардсан намд үнэнч байхын нэр биш байхгүй юу? Ард үнэ бодно гэдэг ардын намд авахын нэр биш гэж ойлгодог. Бид ямар улсыг бүтээх юм? Иргэн бүр нь аз жаргалтай шинжил ухаанд суурилсан улсыг хамтдаа бүтээе.
Нэг иргэдийнхээ аз жаргалын төлөө явна. Нэг ёсондоо нэг ард түмнийхээ зовлон нэгдсэн бодлогынхаа үндэс болгож чадсан тийм үзэл санааг бид ялуулъя гэж өнөөдөр энэ зогсож байгаа гэж би бодож. Би академигийн үлгэрийг яриа. Нэг эрхэм явж байгаад айлаас очиод маш хурдан морь худалдаж авсан. Гайхалтай хурдан морь худалдаж аваад хурдан морь хөдлөөд хөндөй өсөд авч ирсэн чинь тэр уулын ороо дээр харж ирсэн 5 хулгайч энэ залуугийн хөтөлж яваа хурдан морийг цөмөр авъя гэж ярьсан. Яаж авах вэ? Очоод авахын бол дээрэн болно, хулгайлууд хулгай болно. Цөмөрөө араас нь цагтаа сэргийлэх гүйцэтгэхгүй хил амгүйгээр хурдан морийг авъя гэсэн. Гэхдээ ямар арга сэтгсэн гэж 5 хулгай чи ихний хулгайч явж ирээд юу гэж хэлсэн гэж эрхмээ та яагаад муур хөтлсөн яваа бэ гэж хэлсэн. Үгүй би муур хөтлөөгүй, би гайхалтай хурдан морь хөтлөө явж байсан. Үгүй та муур хөтлсөн явандаа Монгол хүн байж ямар муухай юм бэ гэж хэлсэн. Хөдөлж явсан морийг хараад гайхсан. Гэхдээ хурдан морь гэдэгтээ тэр хүн итгэсэн. Ахаачаас явсан 2 дахь хүн явж ирээд та муур хөтлсөн байна гэж хэлсэн. Үгүй би хурдан морь хөтлөж яваа. Итгэсэн. Ахаачаас явсан морныхоо эмээлэн дор 3 дахь хулгайч нь чулуу хийчгээд дэрэгдэн нэрээ та муур хөтлсөн явна гэсэн. Морь нь өргөж усаад огтхгүй ахыг хараад нөгөө хүн гайхсан. Энэ хүмүүс худлаа ярьж бодогч морь өргмээргүй юм даа гэж бодсон. Ингээд хөдөлж яваа морноос айж хэлсэн. Ахаачаас явсан 4 дахь нөхөр явж ирээд та муур хөтлсөн явна гэж хэлсэн. 5 дахь нөхөр явж ирээд та яалтчгүй муур хөтлсөн явна. Ямар муу ер юм бэ гэж хэлсэн чи нөгөө хүн би муу ерийн зүтгэр шулан хөтлчихгээд морныхон сулбурыг хөндөд хаяад хар ичээр амин бодоод зүгтаад алгуулсан. Эцсийн дүнд нь хөндөд үлдсэн хурдан морийг ирээд авахыг хулгай гэж үзэхгүй, ловр гэж үзэхгүй болсон. Нэг ёсондоо 7 удаагийн энэ удаагийн сонгуульд орохдохдоо энэ ардсан нам ардын нам бидэнд юу гэж ойлгуулсан гэж бид нэр чаддсан аа та нар чадахгүй гэж бүгдэнд нь ойлгуулсан. Ингэсээр байгаад Монгол хүн хурдан морой шулан муу гэж итгэдэг адилхан Монгол улс хөгжихгүй юм байна гэж итгэж байдаг. Үгүй би Монголыг хөгжинэ гэж итгэдэг. Хөгжихдээ Монгол улс морь гэхдээ бүр наранхүүгийн хурдан шаргаас илүү хурдан морь гэж итгэдэг. Харин энэ хурдан морийг миний морь хурдан юм аа гэдэгт нь итгээд сулбураа нь тавьдгүй, итгэлээ нь алддаггүй ард түмэн хамгийн чухлаа гэж би итгэж байгаа. Тэр ард түмний итгэлийн цог нь энэ сууж байгаа гэж бас найдаж. Нэг гоё юу гэдэг. Алга дашгүй дашин шиг дашаад бороо орвол орсон шиг ороорой гэж. Дашгаад байгаа алгаа дашин шиг дашчих. Бид хөгжлөөс хөгжлийг хүн рүүгээ, хүнийг хөгжлөрүүгээ нь явуулах ёстой. Хөгжлөрүүгээ нь явуулах ёстой. Хүмүүс хэлдэг ярьдаг хүн юу бүтээд юм бэ гэж асуудаг. Би ярьдаг хүн улс орныг бүтээдэг гэдэгт итгэдэг. Мартин Лютер Кинг гэдэг нөхөр эхнэр нь автобусанд суудал тавьж өгөөгүй төлөө цагдаад баригдсан. Тэр хүн миний эхнэр яагаад арьс өнгөөр улгаад цагдаа баригдсан бэ гэж эргэж ирээд гэрийнхээ 10 хүнд ярьсан. Ахаа тэр нь 100 ярьсан. Бусдаар тэр хүн би амиан бодох ёстой байна гэдэг эхнэрийн гадуур төмөр хүрээ татаагүй маа. Энэ үзэл санааг ярьсаар байгаад Америк даяар нэг өдөр өнгөд арьсныг эсэргүүцэх том хувьсгал болсон. Хувьсгал болсон. Одоо Монгол улсын үндсэн хуулийн дээр хүртэл энэ тусцсан явж байгаа маа. Гангигээ дэмжихийн нэг давуу нөмөрсөн хөл нөсгөн баагийн англичуудын колоноос эндхийг ус гарах ёстой гэдэг хэлсэн. Бүгэн шоос. Гэхдээ тэр нөхөр ярьсаар л байсан. Нэг өдөр Английн ард түмэн гар гарнаас гинжин хэлхийгээр холбогдоод англичуудын нутгаасаа хөөгд гаргасан. Энэ бол үзэл санаа байсан. Би ихэнхдээ хэлсэн ямар үзэл санаа вэ гэж. Манан гэдэг системийг унгий гэж байгаа бол ардсан нам ардын нам гэж явж байгаа маха төмөр чулуун ахыг хүрэл болиулаа гэж би хэлээд. Ингэжээж өөрчилсөн гард юм аа. Би Ховд аймагт уулзаа суулжсан ардсан намын 5-6 ардын намын залуучууд ирээд уулзаа отгоо чамайг өстө дэмжиж байгаа шүү. Та нар л Монголыг өөрчлөөрэй гинэ. Би юу гэсэн гэж маш бүдүүлгэр хэлсэн. Битээ худлаа шаагсан. Царин гачин болчих. Чамайг дэмжиж шүү. Чи болил доо. Сонгуул болоод ирэхээр та нар ардсан нам ардын намынхаа агч дарныг дэмжиж өгөхөд бидний эсрэг гүн үздэй. Хэн биднийг унгадгийг?
цалингийн зээлдээ тэтгэврийн зээлдээ амьдралаа яайдаа гэсэн ард түмэн биднийг унагдаг байхгүй. Өнөөдөр энд яригдж байгаа үзэл санаа, энд ярьж байгаа өөрчлөлтийг хэн унах юм бэ? Элбэг доржин унахгүй. Мигийн хөлт нь унахгүй. Яг амьдралаа яайдаа гэсэн, хоногийнхоо хоолыг яайдаа гэсэн ажилгүй байгаа Монгол хүн манай намыг дэмжээ гэж тэнийг юм шиг маш их гүйж байгаа биднийг унгана. Бидэнд хэн хэрэгтэй юм? Энийг ойлгодог ард түмэн хэрэгтэй. Тэм учраас би ахаад хэлье. Манан гэдэг системийг унгая гэвэл ардсан нам ардын намаа гэж яваа амт нөхтөөсөн өөрчлөлтийг эхлэе. Манан системийг унгая гэвэл өөрийнхөө төрөл сатангаас эхлэе. Өнөөдрөөс эхлээд бидний үзэл санаа би нэг зүйлийг зориосоо гэж ардсан нам ардын намын эгэлж ирэн гişүүдийг цүнх хүрээд гүгээд байгаа нөхдүүдийг цөмөрөө ширээкийн муу шиг төсөөлөё. Би одоо тэднийг харахаараа хүмүүс намайг хараад отгоо чи дандаа инээж явах юм гэж хэлдэг. Би ардсан нам ардын намын нөхдүүдийг ингээ харахаар ширээкийн муу шиг өрөвдөлтөө царай сонгуул болохоор гаргаад байгаа. Сонгуулийн дараа болохоор хумсаа нуурсан муур шиг бидний нүрэл үзэгт юм аа. Тэм учраас энэ үнэн баа зөв намыг бид анханасаа үзэл санааны хувьд ийс гудамжинд гараад цөмөрөө чагсаал хийхгүй гэж хэлсэн. Нэг хүн надад хэлжээс Отгонбаатраа анх биднийг хэлж байгаа чи чадахгүй. Та нар өөрчлөлт хийж чаддгүй маа гэж. Яагаад гэсэн? Та нар чадахгүй. Яагаад гэсэн чинь та нарыг нийгмийн сэхээлэг 10% тоохгүй штэ гэж хэлжээс. Тийм ээ. Улаанбаатарын гэр хороолд өссөн Улаангацартаа намайг хараад итгэхгүй л дээ тэд нар. Би мэдчихэж байгаа. Гэхдээ яг над шиг зов зүтсэн ард түмэн энийг дэмжин тэр нь хар мас гэж хэлээд байгаа 90% чинь байдаг юм. Хэрэг 90% энэ нам үзэл санаагаа ойлгуулж чадах юм бол энэ сонгуулиар сонгуулийн хувьсгалыг чинь хиндэ гэж 3 жилийн өмнө эхэлж ирсэн. Удаахгүй, гундахгүй, гутрахгүй явсаар хагаад өнөөдрийг хүрч байгаа. Харин өнөөдөр үнэн баа зөв намыг дэмжиж 110 мянган хүн дэмжиж байна гэж хэлж байгаа. Тэрний маань эдгэл сэтгэл улсын хэмжээнд 11 аймаг 9 дүр 89 суманд салбар хүрээнд байгуулад бид зүгээр л чимээгүй ажиллаж байгаа. Өнөөдөр манай нарийн бичгийн дараа ирж чадаагүй хүртэл өвлийн жаврын өөдөөс хөвсгөл аймаг тойрогтон ажиллаа явж байгаа. Би эгэлжирийн ажил чаддаг. Шүүмжилж биш, сүлсэн өсрүүлж биш. Ээж маань надад нэг өгүүлжсэн. Отгонбаатраа чамайг хүн юу ч муу хэлж болно миний хүү. Гэхдээ миний хүүхэд муу хэлж байгаа тэр хүнээс илүү хөдөлмөрч байгаарай гэж хэлсэн. Тийм ээ. Би яг тийм хөдөлмөрч байх 14 мянган залууг энэ үнэн баа зөв нам хайсан. Бас энд тийм хүмүүстэй ирж нэг зааханд сууж байгаадаа баяртай байна. Ингээд бүгдэнд нь шин үндсэн улаан баталсан улс тунхасны 95 жилийн их Монгол улс байгуулагдсны 3000 жилийн ойг хүргэж эндээс цөмөрөө 100 мянган жилийн аз жаргалын төлөө нэгднэ гэдэг төвчээр яриаган өндөрлөе. Та бүхэндээ маш их баярлалаа.